Оройн төргийн үзэгчтэй амар яриа нэвтрүүлгийг энэ удаагийн шив шинхэн дагаар хэлэхэд бэлэн боллоо. Энэ удаад бид нэр жоохон айц төрүүлэм ойн ийм цоорхоод авч ин л да зураг. Тэгээ манай зочид ч гэсэндээ жоохон түрүүнээс чихөөц төрөөд манай эмгтэй жадсан жоохон хайгаад хажууд суучлаа. Тэгээ өнөөдрийн маань дугаарыг сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн маань сувгаа битгий сэлээрэ. За ингээд зочтой танилцуулъя. За миний зүүн гартлаас хамгийн цааталд сууж байгаа залуу бол манай өнөөдрийн одоо гол сэдв болох манай бөө маань байгаамаа. Бөөгөөс асуух зүйл зөндөө их байгаа. Тэгээ наашаага нэрийг хэлхөө мартсан байж. Инх толго гэдэг. Тийм бөө тийм ээ. Хэдэн жил бөөлж байгаа лээ? Одоо 8 дахь жилдээ болж байгаа. Тийм 8 дахь жилдээ. За ийшээгээ болохоор дэлхийн хошоо авраг бикини мис. Бикини модель тийм ээ? Тийм. 90 За ийшээгээ болохоор жүжигчин нар гүн байна. За ингээд энэ зочидтойгоо бүгдээрээ шив шинхэн дугаараа эхлэхэд бэлэн боллоо. За ингээд яриагаа хинээс эхлэх үү? Төрөлөө ярих юм байна уу? Мэдээж бөө. За би тэгвэл бөөгөөс асуулттай. Сүүлийн үед сүүлийн үед гэлтгүй хүмүүсийн айгүйх мэдтгэлтэй гэрийн онгон, гэрийн бог гэдэг тийм ээ. Энэ болохоор ганцхан монголч төдийгүй олоо, дэлхийн айгүй олон оронд байдаг. Энэний талаар гэсэндээ үзэгчд маань мэдхийг айгүй хүсдэг бахаа гэж бодож байна. Гэрийн бог гэж юу нь яг юу юм бэ? Тэр сэдвээр эхэлж байна. Яг өөр тохиолдсон болоод бас хүнээс сонсон зүйлээрээ говьд явж байгаад бас тахилгаар явж байгаад тэгээд нэг айлд ороод настай хүнээс сонсч ирсэн ингэж ярих юм. Гэрийн онгод гэдэг зүйл бол байдаг. Гэхдээ тустай тий одоо сайн талаараа гэрийн онгод бас ингэт юм байна л да. Одоо айл гэрийн эр хүнд маш их хатаархдаг. Тэгээд нөгөө нэг эртээр үесээ ярьдаг байсан эр хүний дээр аавынхаа одоо толгой дээр ч юм уу те мөрөн дээр ч юм уу ингэж гараа бити ингэж тавьчих. Энэ ямар учиртай юм бэ гэдэг тэр хүнээс сууж хахад гэрийн онгон эмхт бүсгүй хүнээр дамжаад эр хүний дээр мөрөн дээр толгой дээр гарч ингэж инээж баясаж суудаг. Шууд эр хүн дээр ингэж гарч чаддгүй. Ийм байдаг юм байна. Тэгээд бас нөгөө эртээр үеэс бүсгүүчүүд маань толгоныхаа доор одоо галынхаа доор буюу ингэж талхны өрмөг, бор цохны өрмөг ч юм уу те ингэж өрмөг тавьж тэр гэрийн онготой шүндөлөөр ингэж хоолдог байсан байгаа. Тэгээд хөшчүүл маань бас айгүй хилдэг байсан те. Аяг шангаа бити ингэж одоо дутуугаач хайчээ, хоолныхоо үлдэгдлийг одоо бити ингэж аял цатгаа хайчээ ч юм те. Тэр нь болохоор гэрийн онго тэрнээс нь одоо ундаасдаг, хооллдог. Тэгээд түүгээр дамжуулаад гэрийн онгон хоолсон тэр хоолноос маргааш өглөө нь босоод одоо би жишээ нь идэх ч юм уу те. Тэгэхэд одоо ам хамар дээр юм гарах одоо жоохон сэвтэх ч юм уу те. Тийм зүйл бас байдаг гэж ингэж хэлж исэн. Тэгээд гэрийн онго гэд маш их уурладаг. Яагаад юунаас болж одоо ингэ уурладаг гэхээр одоо айл гэр их одоо хэрэлдэх хоорондоо хосын ярилцаа гэж маш их муудах, байн өдөр шөнөгүй хэрүүлтэй байх. Тэгээд арх сарахад бас хэмжээгээр хүртэх те гэр орондоо ингэж тийм тавгүй байдал үүсгэхэд гэрийн онго одоо тэсгээ яваад ингэж үнсэнд орж хөрвөөгöd тэгээд үнэхээр ингэж аимшигтай одоо зэтгэр ч юм уу те одоо тэрэн болдог гэж хэлж исэн. Тэгээд тэр тэрэн болсон гэрийн онго тэр айлын гэрийн онгон тэрэн болсон цагт одоо тэр гэрээс заавал одоо ингэж нүүдэг гэсэн юм байлээ. Засал авахгүй те одоо тэр зүйлийг одоо явуулж чадахгүй гэд нүүгэрээ гэд. Тэгээд тэр хүн тэгж хэлжсэн. Тэгээд айл гэрийн эр хүн бас яагаад ингэж хоймроо голцуудаг те. Одоо ингэ хоймортой эр хүн, аав хүн, өвөө хүн ингэ завлаа суудаг. Өргөө гэрт одоо Монгол гэрээ одоо ингээд урдуур муу зүйл ч юм уу те ингээд явхад шууд хоймор нь харагддаг учраас айл гэрээ эзэн хүн хоймортой ингээд сууж хахад ямар ч муу зүйл ингэж үүдээр нь шагааж орж ирдэггүй шууд тойроод гардаг. Бас Монгол гэр нөө бөөрнхий байдаг учраас энэ тэнд булан тохой байдаг учраас муу зүйл шингэдэггүй тийм хорогддггүй гэж ингэж ярьдаг юм байлээ. Тийм. Тэгээд жишээлбэл тэр гэрийн тэр одоо бодвол бараг лус савдаг л гэж ойлгох юм шүү дээ тий. Тэгээ ер нь бол хамгаалагч. Тэр нь айл гэрийн одоо аавд ч юм уу, эд ч юм уу хин нэг нь тэгж мэддэгтгүй ямар нэгэн байдлаар ч юм уу мэддэгддэг. Харагдах. Тэгээ харагдах бол бас байхгүй тий. Ер нь бол мэддэгддэг.
Би ягаад бас энэ гэрээ онгоос ингээд яриагаа эхэлж байгаа вэ гэхээр би өмнөх чөлөөний дугаар дээр нэг найзында нэг юм харсан ингээд би ярьжсэн байхгүй юу. Тэгээ тэрнтэйгээ холбогдуулаад орой бас гэрээ онгоны талаар нэг хальт бүгд ярьсан шүү дээ. Тэгээд арай тэр айлын гэрээ онго байсан болов үгүй болов гэд бодоод тэгээд найзаасаа ингээд сонсгоод тэдний гэрт одоо айгүйх ингээд чимээ гарах те эсвэл ингээд шүн гинц цонхон онгоох нэг жоохон тиймэрхүү айгүйх тохиолдоод байгаа юм лээ. Тэгээд зүүдэнд нь хаяа нэг тийм ерөнхийдөө л нэг жоохон охин л байгаа гэж үзээд байгаа юм лээ л те. Хүн амтнаас яг үзүүлж гэртээ авчираагүй л те. Өөрсдөө хэн харсан байдлаар хүүхдүүд нэг жоохон охин үе үе хардаг. Тэгээд зүүдэнд нь нэг тийм жоохон охин орж ирдэг. Одоо нөхрийн тэгээ илүү оролддог тий яг нөхөр нь бүр ингээд сүлдө одоо жоохон унцаж чадахгүй унтаад ирэхээр нь яг ингээд зүүдэнд нь орж ирэл тэг бүр улаан цам хард аруулж өгдөө дээрээс нь дарахгүй мөртлөө ингээд зүүдэнд нь нэг тийм охин орж ирдэг ч юм уу эсвэл нэг янз янзаар л нөхрийн их оролддог тэгээ нөхөр нь ингээд унтахаасаа айдаг болсон байхгүй тэгэхээр тэр эсвэл гэрээ онгон байх болох уу тэндээ айгүй олон жил болсон айл гэж юм гэрээ онгод байх бас хэцүүлтэй тий өөр юм байж болно гэрээ онгод бол ер нь их айхтар тэгж оролддог байх гэж бүр амар тэгж болоод айхтар. Эсвэл тэр айл ингээ ямар нэгэн байдлаар буруу зүйл хийгээд ч юм уу тэр онгоо бас тогшруулсан ч юм. Яг тэгэхээр тэр газараа тэр айл бараг 20 жил болсон гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд урд нь ерөнхийдөө зүгээр байсан юм аа. Тэгэл сүүлийн 1-2 жил жоох ингээл баг-багаар мэдэгдээл хэлсэн. Одоо бүр ингээд бараг улаан цамдаа гарсан гэж байгаа юм. Гээл нөө дээд давхурт нь юм явж идэг. Хөлийн чимээ гардаг. Юм шүү. Харин мэдхгүй сөрөг ч юм уу тийм. Тэгээд яг сөрөг юм уу гэхээр яг тэднийхээс бүр ингээд юу гэдгийг нэг амар юм болцсон юмнууд бол байгаад байхгүй. Гэсэн мөртлөө дээд давхурт нь ингээд шүн унтахаар дандаа ингээд чимээ гардаг. Тэгээд эсвэл одоо галтгооных нь өрөөнд юм харчиж байгаа чимээ гардаг ч юм уу очиад харахаар хинч байдггүй тий. Тэгээд шүн саяхнаас шүн ингээд цонхон ингээд өөрөө бүр ингээд таг гэд тий унтж яхад нь таг гэж чимээ гарангууд нь сэрсэн гэж байгаа байхгүй юу? Сэрсэн чинь цонхон урдаас нь ингээд онгоосон гэж байна шүн. Бүр ийм амар юм бас тохиолдсон юм. Тэгтээ нэг юм гаднаас одоо болохгүй газараа явах ч юм уу, тиймэрхүү юм дагах ч юм уу, тиймэрхүү тохиолдлуудыг тийм бол эсвэл. Тийм бас байгаа л да. Тэгээ муу юм дагаж ирэх. Яг гэрээ онгодыг бол тэгдэг гэж би бол яг нэг айхтар сонсоогүй. Өөрөө бас нэг айхтар яг батлаагүй болохоор. Гэрээ онгод чимээ гаргадаг. Тэр нь ямар вэ гэхээр бас тэр хүн ярьж байгааг сонсоход одоо нэг орой шүн унтж байхад ч юм уу те ямар нэг аюул болох гэж байвал за дүү гал гарах гэж байвал ч юм уу усаа алдаа ч юм уу те нэг тийм болж байвал ингэж юм унгаах ч юм уу нэг шанаг унгаах аян унгаах ингэж чимээ өгдөг те ийм бас нэг юм сэрэмжлүүлгүүдийг өгдөг гэж ярьж ирсэн. Тэгээд нөгөө ингэ сонсч байсан юм байна. Үнэхээр бас ингэ бийцсэн ийм амар болсон хэрэг ямар нэгэн богч юм уу тэр ч юм ямар нэг юм байвал тэр бол үгүй болж алга болгоно гэж байдгүй гэсэн тийм. Устгаж алга болгоно гэж бол байдаг уу? Ер нь бол байгаа. Тийм. Монд хүчтэй хүмүүс байгаа шин. Тийм. Тэр зүйлийг хийж чаддаг. Үнэхээр сайн чаддаг хүмүүс бол байгаа. Ихтэй ховор. Тэр одоо энгийн хүнийг одоо яхаар тийм богч тур ч юм уу нэг талаас нэг тийм муу юм дагж ирэх эсвэл хин нэгний хараалж чадах ч гэдэм үү. Тийм яаж ч болно шин. Хараалж чадах гэдэг юм чинь бас хэцүү шин. Өнөөдрийн сэдв бас хараал руу орноо. Тэг жоохон машин гарлаа гэ. За одоо ингээд нар гүнээсээ бас хэдий юм асууя л даа. Манай нар гүнд ер нь ямар нэг юм тохиолдож исэн тохиолдлууд байгаа. Одоо яг өөрсөдөө тохиолж исэн яриа руу орцгоё. За юуны түрүүнд бас энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан TV8 телевизийн хамт олон нэвтрүүлгийн багийнханд баярлалаа гэж хэлээ. Тэгээ бас миний сонсох дуртай, үзэх дуртай, бас мэдрэх дуртай юм сэдвийг барьж авсан юм амар яриа гэсэн нэвтрүүлэг. Одоо Монголын дөрөвдөг засаглал болох одоо хэвлэл мэдээллийн салбарт телевизийн салбарт гарч ирсэнд бол маш их баяртай байна. Олон дугаарууд өөр онцлогтой сонин сайхан болж байна. Хүмүүсийн олон ярианууд хүмүүсийг чилээхгүйгээр бас айдсын тийм орчинд аваачих шиг. Сайн хооны юм утсан уу? Ер нь бол ийм яриа одоо рил подкастууд энэ маш их сонсох дуртай. Багасаа бас нэг анх юу лээ? Бүгд төртөө таарсан бодит явдлууд гэдэг тэр номнуудыг уншиж исэн. Ихэнхдээ яг тийм зүйл харж исэн тохиолдол бага. Гэхдээ санамсаргүй байдлаар гэдэг юм уу тохиолдож исэн нэг 2-3 одоо тийм төөх байдал да. Юу гэхээр одоо хэрвээ нэвтрүүлгийг үзчихвэл одоо манай найз санаж байгаа хороолт би ч тухайн үед Эрдэнэ хотод амьдардаг байж хаад хороолт ирээд нэг айл тондог байхгүй. Тэгээ тухайн үед нэг айлын түрээсийн байранд бид нар хонж байваа. Тэгээ бүгдээрээ ингээд нэг өрөөнд нь ороод тонсон ч тэр түрээслдэг юу залуу хэлж байгаа байхгүй. Хөшөө энэ ер нь юмтай шүү те. Битгий ярь найж цочрдороо. Ер нь бол жоохон юмтай амтрахгүй юм. Тэгэхээр за тийм байхгүй шүү дээ. За яг байсан ч гэсэн яг хүлээгээд байгаа. Би бүр мэдрэх дуртай тэгвэл унтахгүй байж.
Тэгээ нэг өрөөнүүдээр нь явсан чинь ингээд тааз маазан дээр ингээд жоох хүүхдээ юм алганы хиймээ байгаа байхгүй. Тэгээ энэ тэнд ингээд янз янз юм зурж мурцсан. Тэгээ нөгөөх нь хараад зөв хүүхдээ өргөж байгаа бол ингээд нэг алганы нэгдсэн байл үүтэй энэ гэсэн тийм бодолтой л байна шүү. Тэгээд бид нар нэг жоохон суус юм аа нэг айрг энэ төр ууж хаад. Тэгээд унтсан шүн яг 3 цагийн үед би сэрдэг байхгүй. Яг сэрсэн юм. Хажуу талд бол хүмүүс унтж байгаа шүү дээ. Бүгд ингээд нэг гөөхөлд унтж байгаа шүү дээ газраа. Тэгсэн чинь тэр хананд нь болохоор ямар ч одоо юу байхгүй. Илдээ одоо хэрэглэл одоо үлгэж барьсан юм байхгүй байхгүй. Тэгсэн чинь шүн ингээ яг 3-ын хавцаал бос би сэрсэн санагдаж байгаа байхгүй. Тэгсэн чинь одоо нэг шувуу ингээ хөхөтөө цаг гэдэг юу вэ? Нөгөө дээр юу нөө? Тий. Тэрний одоо нэг чарх гэж гарч ирээл ингээл хөхөө ингээ дуурдаг шүү дээ. Тэгсэн чинь яг тэгж дуурдаг шүү дээ шүн. Тэгээд надад сонсож байгаа байхгүй. Цаг маа тэгээд байхгүй тэр чинь хоос хаан шүү дээ. Тэгээ нөгөө нэг юу өгөөдөө цаг юу байна хаана байна гэдэг байхгүй бол бал хийчих юм. Тэгээ нөгөө хажуулт унтж байгаа найзуудаа ингээд өө хинэ баяраа ба хинэ бата чимээ гэдэг гэсэн чинь. Яасан бэ? Үгүй энэ цаг дуурайд шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Үгүй энэ цаг дуурайд байна энэ өгөөдөө цаг гэсэн юм. Чамд хэлээсдэг гэдэг тоххой. Тэгэл би чинь пал хийгээл нөгөө хэд байсан ч гэсэн яг ганцаарч байгаа тийм нэг айдсан мэдрэмж авч байгаа. За гэл тэгэл тэгсийг л өнгөрөөжсэн. Хамгийн ихний түүхэн юм. Дараагийнхан та хэдийг ярьсны дараа өргөжлүүлье. Би хинээс ч тийг сонсч байсан мэдэхгүй зүгээр өнө сүлтхийн юмранд ороодсон ч гэдэм үү жоох нэг тийм хүнд илүү тийм юм зүйл харагддаг гэж. Эсвэл том хүний жоох ундаа уусан энэ хүмүүс харагдаад байна юм шүү. Том хүний ундаа уусан гэснээс тэр архины дип бозрол тий. Манай нэлээд хэдэн дугаарт энэ яриа орсон л доо. Гэхдээ архины дип бозрол бас амар идэм шүү. Чи шин бас нэг ууж мууж байгаа нэг юм тохиолдсон санагдана. Ясаа. Энэ бол би өөрөө нэг аранга жаргалант гээд сум төрсөлтөө. Тэгэнгүүт манай одоо баг ангийнхан сумандаа байдаг бид нар ч одоо зунаар хаяа нэг нийлэхээр ингээ хоорондоо уулзалтдаг хөдөөний одоо мэдээж нас биеийн төрсэн хүмүүс хөдөөний нэрмлээ хүртэн тэ хорхог боодгоо хийж идэх ч юм ингээ нэг хоорондоо уулзаад ингээ байждаг. Тэгээ нэг удаа ингээ бид нар ч ингээ бөөнөрөө суугаад сайхан идж угаа дуулаад байжсан чинь нэг Instagram дуусчихгүй юу тэ одоо Монгол арх маань дуусч дандаа л Монгол арх юм чи тухайд одоо хэдэн литрч үлээ да нэг 20 литр энэ байсан. Тэгээ дахиж нэмж авах гээд бид нар чинь би нэг найзтайгаа моциколтой найзтай нариул хастай гэдэг газар руу явдаг байхгүй. Тэгээ тэндээс очиод тийшээ очиод тэр канистртай Монгол архиа нэрмлээ авахд л асуудал үүс. Буцаад явж байхад тэр доошоо шар хөндөй ам гэдэг газар руу явж байхад юу байсан бэ? Манай нэг моцикл өрчсөн найз гэдэг. Төрөө одоо төрөө гэдэг найз. Энэ хавар бол жоохон юмтаач тэгдэг байхгүй. Бас над тэгэхээр за юу л байв гэж тэ нэг ганц нэг хөхтүүлмэл харагдаад байдаг тэр л юм байлгүй дээ. Би гайгүй үстэй гэсэн чинь. Би тэр бас явлаа тэр нэг 2 км орчим юм хөндөөгөр тавхдаг. Явжсэн чинь хүн шүглдээд идэх байхгүй. Араас холоос шүглдэг. Гэхдээ яг хаанаас гэдэг мэддэхгүй. Ямарсан шүглдээд. Тэгэл би хойноос нэг голдоо канистртай архи ятсан ингээл явчих шээ. Тэгсэн чинь тэр ер нь хөндөй туулах зам нь дүцсэх тусам цаашаа ингээд шугууруугаа орохоос наахан талд нь бүр шүглийн дунд бүр ойртоод байгаа. Бүр ойртоод. Бүр одоо ингээд ойртож байгаа. Бүр чихэн дээр ирж ингээд амар чанга шүглэж байгаа юм сонсогдоод. Би ч баг унах гад нөө юунасаа. Амар тий ер нь зүгээр тийм реалист хүм мөртлөө те. Яг тэр байдалд болохоор ингээд унах гад. Харагдсан. Юу харсан уу чи? Тэр зүгрүүнд харж үзсэн үү? Харж үзсэн үү? Харсан юм бол. Тэр зүгрүүнд чи ер нь харж үзсэн. Ер нь л ингээд харанхууд байгаа юм чинь. Тэгээ одоо хаанаас яагаад энэ талаас шүглдээ энэ талаас шүглдээ нөгөөх чинь дараа нь сонсноо сонссон. Би бол мэднэ ийшээ зөндөө би явдаг гэж байгаа байхгүй. Тэгэл шугуур ороод нөгөө нэг шүглийнхэн дунд багсаар бол. Ингээ алгасан. Тэгээд яг тухайн үедээ болохоор би нэг юм бодоогүй бас очиол бид нар чинь нийлээд бөөнөрөө уулан ладаа дуулж ууртаал. Жоо дараа нь ингээл хүмүүст ягсан чи үний юм уудлаа юм уу хүмүүс. Ер нь альва нэгэн тийм аимшигын зүйлтэй ч юм уу тулгарсан хүн өөрөө мэдхээс эсвэл яг хамт байгаа хүмүүс мэдхээс хөндлөнгөө хүмүүс бол үлгэр яриад байгаа шүү дээ. Удлааш тий бараг очиод үзье гэсэн. Би ч гэсэн яг л тийм гэсэн. Өөрөө мэдрэхээр бол бас үнэхээр бас сонирхолтой юм. Тэгэд түрүүнд ихлүүлсэн тийм ээ. Хараал одоо ингээд бөөнөр бас айгүй ихсэн. Тэгээд ламнаар ч гэсэн их байна. Тэгээд хараалын талаар ингээд ярмаар санагдаад байна л да. Хараал гэж яг өөрөө тэгвэл яг юу юм бэ? Хараал гэдэг одоо үгний энэ хараал гэдэг нь одоо амар сонсогч байгаа шүү дээ. Хараал гэдэг чинь аим шигтэй зүйл шүү. Үсэхгүй хинж үсээд байхгүй зүйл.
бас нэг зүгээр ингээд чи өөх гэд хэлчих тэр чи хараал биш те. Одоо тэр хүнд зориулж хийж одоо бүр хуучин бол одоо ингээд нэг цухас ингээд ярихад ингээд бас судалж исэн ингээд зүйлөөсөө ингээд ярихад одоо нохоон цусаар ч юм уу те нохоон цусаар одоо хүн малантны цусаар сквал олон айлын тогооны хөө 3 айлын тогооны хөө 9 айлын тогооны хөө тэр цус гэдэг одоо нохоон цус чинь хүйтэн те одоо тэр ер нь бол хүйтэн хүндий тэр зүйлийг бэлтгэж нийлүүлж тэр хүнд зориулж ингэж хийж ийн гэдэг чинь бол маш муу зүйлтэй те тэгээд одоо ингээд ярьдэн шүү хүмүүс чинь те за ингээл одоо тэр намайг тгий хэлчлээ одоо намайг хараацсан баг те одоо нэг хүнд үзүүлэхээр ингээл одоо намайг нэг тгий хэлсэн чи одоо миний пи үдэх ажил одоо ингээд ах юм бас хэцүү те хараацсан тэр хараал гэдэг зүйл чинь одоо маш тийм том маш аимшигтай тийм харын үйл واخгүй тийм тэгэхээр тэр зүйлийг бол тийм амархан хийж чаддгүй тэр зүйлийн төлөөс нь одоо үүлийн үр гэдэг зүйл нь маш хатуу одоо өөр дээр нь биш юм а гэхэд үр удам дамжиж ингэж бууж ирдэг тий. Тэгэхээр тэр зүйлийг бол ингэж хараал гэж хэлээд байгаа. Одоо тэр хүйтэн нэгдлийг тий одоо муу муухай тэр бүх зүйлийг цуглуулж тэр хүнд одоо зориулж тий нэр усыг зийлж ингэж хийж байгаа одоо янз янзаар л хийдэг байсан баг л та. Одоо тэрийг одоо тэгэхээр тэр зүйлүүдийг ингэж хийдэг байсан тэр зүйл бол хараал. Одоо хүмүүс чинь ингээл одоо жишээ нь ингээл над дээр ингээл ирэхэд намайг ингээл нэг хүн тгий хэлсэн. Тэр нь ингээд хараацсан юм шиг байна. Чамайг хараана гэжсэн. Одоо миний бие өвдөд энэ зүйл чинь бол бас биш. Тэр хүн одоо чи үхэчгээ хэлчихэд өөр дээр маш хүн дээр тусгаад авчихад хүн чинь нөгөө сэтгэлийн амтан гэдэг шиг одоо стресс нагаар ингээд шууд авчдаг. Хараалын тал дээр тэгээд хүнд одоо биеинд болоод ажил үйлс эрүүл мэндэд мэддэх одоо юу гэдэг вэ? Би харагчлаа гэж үзэхтэй. Мэддэх. Янз янзаар л мэдэрнэ те. Одоо таныг одоо яаж хараасан те. Юу хэрэгэлсэн? Яагаасаа гэж тэр хүн хүссэн те. Тэр одоо зүйлээр нь одоо жишээ нь таны амны нэхэлтэй ингэж аминд халтай ингэж хараасан бол би хаачна өвтгөөс ахуулаад ойр тойрных нь ч гэдэг ер нь бол урт удаа ер нь бол тэр зүйл чинь шууд ирээд шууд алчдаг юм биш те. Баг багаар шинц орно. Тэгээд үе удам дамжин хараал өртсөн хүнийг хараад үзэж хараад бол мэдэх бол боломж зөөхөл тий. Бага. Зүгээр өөрөө бол ингээд амьдрал дээр ингээд энгийн хүнийг хараад за энэ жоохон ийм хүн байна да гэж мэдэрх үү. Тэг ер нь бол хувь хүний одоо юу гэдэг те. Энерги одоо жишээ нь ингээд хажууд суухад ч юм уу те. За нэг иймэрхүү хүн байна да ч юм уу те. За ер нь л тийм байна. Тэгэд манай бүсгүйд болохоор ерөнхийдөө айгүй олон тэмцээн уралдаанд ороод гадаадд бол нэлийн авчихсан баг тий. Тийм минь бол мэдрэгдчихсэн юм байхгүй 70 орнууд ч бас амар шүү дээ. Одоо яг ингээд энд ингээд сууж хахад ямар мэдрэмж төрж байна. Бас эвгүй байна. Яг юм задгай тэгээд сэдэн өөр аимшигын тэгээд нэг юм харанхуу. Тэгээ би ямар сайн эхлэхээс чамд юу вэ арах шарж чадахгүй. Тэр айгүй юу. Бас нэг тэгээ ярьсан сэдэн гэсэндээ цаанаас нэг юм чих үцтэй болохоор зэрэг би ч бас тэгтээ нэг амар нэг юм айх ч гэдэм үү тийм айл болох өөрийгөө нэг юм зөрөгтэй бай гэдэг юуг ингээд өөрөөсөө ингээд нэг байх ёстой гэдэг дээр ингээд өөрийгөө ингээд шаарддаг ч гэсэндээ эвгүй байт юм байна. Гэтэ яг ийм ямиг ингээд яриа суухаар угаасаа энэ тэнд бараг тэнд явж байгаа юм их ч юм уу бас дуутах магадлал өндөр тий. Энэ чинь биднийг ярьж ийн гэдэг ч юм уу яадаг чинь тийм байдлаар айгүйх дууддаг гэдэг юм шиг байгаа. Инх толгойн хувьд нь яг чам дээр ингээд мэдээж янз янзын хүл зовлон ярьж ирдэг баг тий. Тэр дотроос нь тэгэхээр амар юм дагуулсан ч юм уу тийм дүр төрхтэй тийм юм дагуулсан хүн ирж ирсэн нь тэрийн төгс одоо дүрслээд ярил. Яг юу болоод тэр хүн тийм дагуулж Яг байна. нэг явдлыг ярил одоо хаанхын хэлээд явах тий. Нэг хүн над дээр ирж ирсэн. Ээж нь болохоо очлаа. Ингээд дайрлагтай хариулсан юм шиг байна. Зүг зүгээр ингээд явж исэн гоё ихч. Одоо ингээд хөвшүүн шиг болоод ингээд тонгоогод байна, бүхтэйгүүд байна, нүүр ам нүрчигээд харлаад байна. Тэгээд ингээд ирээд тэр үед бид нөгөө сахиус болгоцсон юмсан. Тэгээ ингээд юу гэж суусан гэхэд сахиусаас тэгж суусан ба. Ийм хүн байна.
Тэгээд сахиус болохоор одоо тэр буусан газар нь тэр хүний буусан газар нь одоо хуучин хувилгаадын одоо амьдаар нь тэгж шатаасан газар. 200 хувилгааныг зэрэг шатаасан газар. Яг тэр газар нь бууцсан. Айл юм бэл. Тэгээд танаа энэ одоо ингээд одоо тэр нэг хүлэмж байсан юм л да. Хүлэмжин доороо ингээд ухаад үзье. Ойрхон юм нэг иймхэн зайд ингээд юу байна? Одоо нэг заа нэг юу гэдэг метр гарны зайд гавл байна. Гээ хилээ явуулсан. Тэгээд очиод үзсэн чинь маргааш надруу холбогдож байгаа. За ингээд юу яасан байна? Ингээд хүлэмжинд орсон ингээд ухаад үзсэн чинь ингээд гавл гарч ирлээ. Хоёр хүний яг ингээд нэг жижигхэн ингээд гавл, нэг ингээд том ингээд юм хоёр гавлаас гарч ирлээ гэдэг ингээд надруу залгаж чинь. Тэгээд чи ингээд ахын дүү хүрээд ирэх ингээд боломж байна уу? Тэр ч юм нэг 2 жилийн өмнө. Тэгээд тэр үчи би бас маш их яаж байгаа юм чинь. Тийм зүйл ер нь их одоо айхтар орооцолддоггүй ч юм. Ер нь яг бөөгийн үлэнд бол хар цагаанаа тэнцвүүлж явах хэрэгтэй л доо. Тэрхий бас төлөөд байвал хэцүү те. Тэр зүйлийг сурахгүй, мэдэхгүй, нүүр тулахгүй бол тэгэл зориглол багштай хэлсэн. Тэгэл багш за итгэлтэй байвал ингээд очиод хий. Гэхдээ тэр зүйлийг хизээж битээ дутуу хийгээрэй. Яаж исэн чи ингээд гүйцэтгэгээрэй те. Дутуу байвал тэр үлийг өрнөж гэсэн те. Маш хэцүү шүү. Тэгээд тэр айлд очиж ирсэн. Тэгээд очсон ч үнэхээр л одоо тэр ихч маань ингээд бүхтээч ирсэн. Тэгээд ингээд жоох ингээд нэг эвгүй өнөртэй л тэр ихчээс те. Тэгэл ер нь нэг хүн харахад нэг жоохон тийм хүн гэхэд бас юу гэдэг тийм жоохон хэцүү болцсон. Тэгээ тийм байсан. Тэгээ ингээд үтсэн чинь бас газрын хий дайрцсан. Тэгээ тэр байгаа газраас нь болоод үр хүүхэд нь хань ижил бас байсан л та. Тэр хүмүүс бол яагаад ч зөвхөн тэр ихчл тийм болсон байл. Тэгээд тэр үлийг хийгээд нэг жилийн дараа тэр нэг над үзүүлсэн ахтай холбогдсон чинь холбогдсон надтай. Тэгээ холбогдсон чинь ер нь бол гайгүй болж байгаа. Сайхан болж байгаа. гэж сонсч байсан бай маш их баярлсан. Гэтэ амар байсан. Тийм анх бол ер нь их л айдаг байсан. Тэгэл ийм зүйлтэй ямар төрхтэй ах вэ? Ер нь бол янз янз. Өнгөрөөд болоод бурхандаа мордод удсан бол хүн төрх алдах магадлал маш янз болно. Тэгэл одоо нөгөө нэг ийм юмнууд үлгэрийн юмнууд дээр ч нэг хөвөртэй, сүүлтэй гэл янз янз юмнууд байдаг ш. Тэр зүйл байсан болохоор тэр зүйлээс улбаалж одоо ингэж дүрсэлт баг зэргийн өөрчлөгдсөн ч гэсэн гэж гарч ирсэн болов гэж би боддог байхгүй. Тэг янз янзын дүрстэй байдаг. Энерги гэдэг юм бид нар одоо мэдрэхгүй ч гэсэндээ үүдээ харахгүй ч гэсэндээ тий угаасаа үлдэж байдаг, мэдрэгдэж байдаг. Тийм болохоор нөгөө айл гэр ингээл хэрэлдээл уралцаал тий архитаар суугаал муу мухай юм хийгээл хахаар тэрний нөгөө энерги нь хоримтлцсаар байгаад магадгүй нөгөө юм бий болгочих юм шүү тий бичдэг. Энэ бол бичдэг. Тийм. Дууддаг л гэсэн үг байхгүй тий. Тэгээ нөгөө нэг хүн бас өөрөө айгүй их юу яах байгальтайгаа ойрхон байх хэрэгтэй. Байглаас модноос одоо энэ уул уснаас айгүй их эрчимж айгүй их энерги авдаг. Энерги гэдэг нь одоо зүгээр шинжлэх ухаанаар яриул одоо авра гэрлэн бүрхүүлдэг зүйл шүү дээ. Одоо нар гүн жоохон ярья. Яг тэгэл дараагийн тэгш орцоотой ярих байх. За би ярих гэхээс илүү ингээд та гураас асуул да. Юунаас айдаг вэ ер нь хувь хувьдаа? Тэ. Намайг бол битнээ özөгчдөг. Тэ. Та хоёр маань HK юунаас айдаг вэ? Өндрөөс юм уу? Бас харанхуу. Нэг нь л тэгж хоёрлол хий. Харанхуу бол мэдээж ирэх тийм. Бид нар нөгөө мэдэхгүй юмнаас айж юм гэсэн тийм. Гэтэ амар би ч гэсэн. Би нэгэн хүн болгонлоо тийм харанхуугаас. Би бас өндрөөс айдаг. Өндрөөс бүр амар айдаг. Маш айдаг. Тэгэл ер нь айхгүй юм байхгүй тийм. Одоо нөгөө нэг хүмүүс чинь бас зарим хүмүүс байж нөгөө нэг тийм зүйлдээ нүур тулаад янз янзын мүзэд явах тусмаа айдсан багсаад нэг одоо юу гэдэг дарагдаад ч юм уу те ингээд тасан зогцоод ч юм уу те тэгэж би болохоор бүр эсрэгээр юм байхгүй. Тийм зүйл үзэхэд улам л ингээд айгаал явдаг байхгүй. Гэтэ нөгөө нэг
одоо жишээ нэг юм хийхдээ айж болохгүй. Зүгээр ингийн үед бол ингээд маш их айдаг. Нэг зүйлтэй тулгараад хийхдээ айж болохгүй, маш их ихтгэл төгсдөө. Одоо төгсөөр ингэж хэлдэг. Энэс бол ер нь айхгүй юм байна. Ээж аваач тээ. Таавчлаар үзэгчтэй би бас сая үнэхээр аалзнаас айдаг урд нь хэлжсэн сая амар цачлаа. Яг аалз гээл яриа явжсэн чи миний дээрээс бууж ирчихсэн. Тэгээд намайг суулгасан болов уу? Солилоо штэ. Одоо хүртэл арзаагаа салганаад байна. Аалз бол миний өвч бууха. Асуудал штэ. Хүн болгонд нэг айдаг юм угаасаа байж штэ. Миний зүгээр л айдаг. Түрүү манай гурав ер нь та яриаг штэ. Таны амьдралын туршид аалзнаас мэдээж нам цочдөг юм байна өөр. Нэвтрүүлгийнхаа туршид байнга ярьж ирдэг болохоор одоо бид урах зориулаад хэлжээч юунаас айдаг гэсэн. Ер нь л тэгэл хаалцдаг. Тэгэл харанхуугаас байна. Айхгүй юм ер нь байж юм надад. Амар сүртэй нэвтрүүлэг хөтлөөд байгаа юм шиг мөртлөө би чинь бас амар хааштай. Тэгээд бас өөрөө их мэдрэмтгий. Зарим газар очихоор үнэхээр хүүхд даагаал тий одоо ар нуруунаас ямар нэг юм чинь нуруунаас дайрдаг гэдэг байх тий. Тэрнтэй адилхан нуруунаас чихүүц төрөөл. Тэгээд нэвтрүүлгээ хийчээд гэртээ очиод унтах хамгийн амар хэцүү. Яг нөгөө шүн бодогдд юм байдаг хүн чинь жоохон ярихаар нөгөө тархинд жоохон ингээд нэг сууцсан шүү дээ айц сууцж байгаа. Тийм болохоор очиод унтна гэхээр л яг хар дарж мараал тий жоохон шүн айгүй хэцүү. Би хамгийн анх эхний нэг 2 дугаар дээр ч юм уу хөтөлчөөд тэгээд нэг план нэг янз янз орсон юмсан байхгүй юу. Нэг энэ готл модл тий. Тэгээ сая сүүлийн дугаарууд дээр ч гэсэндээ тийм ардуур ингээ юм гүйцэн. Тэгж мэгж хараад би ер нь хөтлөхөө болд юм уу гэж хүрлээд бодож үзчихсэн. Тэгэхээр ч амар ярианыхаа яах юм. Тий. Удирдлагуудаа ороод хүртээ би болио эн чи амар нэвтрүүлэг юм байна. Ер нь болио гэж хэлж үзчихсэн. Тэг яг та сонирхол тий. Хүн чинь бас нэг юм юм. Сони юм л шатар нэлийн ялгараад. Тэгтэл юу юм ихтэй хүний одоо би бас нэг юм асуумаар санагдаад. Тэр нэг хүмүүс ер нь дийлэнх нь сүнсэнд даруулах ч гэдэм үү, унтчихтаа тэгсэн гэсэн хөдөлж чадхаа болоод ингээ өсчихсэн ч гэдэм үү. Би над дээр бас нэг тиймэрхүү тохиолдол айгу хэдий удаа ер нь бол тохиолдчихсэн л та. Тэгээд гэрийнхнээгаа ч юм уу, ээжигээ ч юм уу, дүүгээ ч юм уу дуудах гэхээр ерөөсө хөдөлж чадахгүй. Тэгээ хамаг биений хүүтгээс сасгараал тэгэл тэг жагаад гайгүй болчдөг ч юм уу. Тэгээд бүр ингээд би ганцаараа ингээд манай дүү орон дээр унтдаг, би ганцаар газар ингээд унтдаг байгаа тоххой. Яг бүр бодтой бүр надад бүр ээлт ингээд бүр мэдрэгдсэн нь аргашаараад ингээд унтсан баг чи араас ингээд нэг хүн ингээд тэр хүн гэхэд зүгээр нэг ийм хар дүрстэй тэрийг бол би ингээд мэдрээд байгаа тэрийг нь. Тэгээд тийм тэгээд ингээд надад ингээ хүрээд байгаа нь би өөрөө бүр мэдээд байгаа хэрнээ дүүгээ дуудаж чадахгүй ингээ көсцөн. Тэгээ зүүд сэрийгээд сэрч чадахгүй байгаа. Тэрийг одоо яаж юу гэж тайлбарлах вэ? Яагаад ер нь бол тэгдэг юм бол? Яг тэр талаар одоо миний ойлголтоор бол шинжлэх ухааны талаараас тайлбарлал нөгөө нэг ингэдэм билээ л дээ. Хүний тархи дөрүүл сэрчээд тэгээ нөгөө нэг бие сэрээгүй бас нэг тийм үзэгдэл үйл явдал болдог гэдэг. Одоо зүгээр дарах гэж яриад байгаа. Энэ талаар нь тайлбарлал мэдээж одоо баг зэрэг хүчирхэгдсэн. Одоо сүмс ч юм уу те, эсвэл тийрэн ч юм уу те юу гэдэг. Тэр зүйл хүний бие чинхийг хүссэн. Одоо тэр зүйлийг л тэр дарах гэдэг дарах гэж нэрлэдэг байгаа л да. Ер нь яг миний ойлголтоор бол миний нэг за нэг юм байдаг та. Би ч гэсэн бас зөндөө олон л одоо тийм зүйлтэй тулж исэн. Тэгээ яг нөгөө нэг хамгийн нэг амар бүр өөр дөрөө ингээд бүр энэ зүйлийг бүр маш их ингээд судлах болсон. Яагаад ингэж юм бол гэдэг зүйлийг одоо судлах болсон. Тэр баян үлгээд би нэг авч ирсэн. Тэгж жаад нэг буудалд нэг хонсон юм тэгээд нэг яг өрөөнийхөө нэг ахтай хойлохна. Хоёр зэрэгэлтэй орон дээр тэгээ унтчихсэн чинь л яг ингэ сэрчээд байдаг. Одоо яг хүн болгон л ярьдэн штэ нөө дуу гарах га дуу гардаг хөдөлгөөн удаашраад байдаг гэх тээ. Тийм тэгээд яг тийм зүйл бүр ингээд маш хүчтэй болсон байхгүй юу? Амар хүчтэй. Өөрт мэдрэх мэдрэмж нь бүр маш их хүчтэй. Тэгээд яг тэр зүйл болоод дуусны дараа сэрхэд би хажуудын шиг хараад нөгөө өрөөнийхөө цуг унчаас ахраг ингээд хараад ингээд гараа ингээд сунгаад одоо надад туслаач гэд хэлэх гээд ингээ хэлж чадахгүй байсан маа. Тэр гар ингээд суунаад их хүртэл ингээд явцсан байгаа. Сэрхэд тэгээд ингээд сэрсэн дараа толгоо ингээд маш их өвдөжсэн. Амар хөвдөжсэн. Тэгээд одоо яг миний зүгээр ойлголтоор бол унтж байгаа үедээ хүн чинь нөгөө өөрийнхөө одоо хянах чадваргүй байдаг.
тий. Удаж явах үедээ байна. Би суулцсан үедээ маш их ядарсан үедээ тэгээд бас арх согтуурлахундаа хэрэгэлсэн үедээ өмч нэг өөрийгөө жолоодох юм алддаг ш. Тийм контролгүй болдог. Тэгээд тэр үедээ ер нь бол тэр альва нэг муу зүйл одоо жишээ нь бид нь орох ч юм уу те дагах ч юм уу нэг муу нөлөө үзүүлэх ч юм уу тэр зүйл ингээд маш их болдог учраас унжих үед ингэж одоо шингэхийн тулд тэгдэг байх гэж би боддог ш. Бас хүн янз янзаар л болох. Баян тэгж даруулаад идэх хүмүүст бол ямар нэгэн тусламж одоо юу гэдгийг үзүүлж харуулж аргалуулах хэрэгтэй гэсэн үг. Тэг юу нь бол үзүүлсэн дээр байна. Түүнээс ганц хоёр дарууллаа гэдэг нь болохоор халдах гад халдчих чадахгүй. Эсвэл магадгүй ядаргаанаас уусан тэр зарим нь яриад. Тийм бас янз янз л. Ялгаатай байдаг гэдэг юм лээ. Энэ нэвтрүүлэгч чинь янз янзын нэг хүмүүс орж байгаа. Тийм ингээл хүмүүсийн ярианд дундаас айгүй ихэвчлэн сонсоход бол тийм яг л ялгаа айгүйх байдаг гэдэг хэлдэг. Ядарснаас эсвэл одоо илдүү дайрлага орсноос тийм яг ингээд дотроос нэг хэд янз янз нөгөө ярьж байгаа юм ижлэх юм боловч дотроо нэг мэдрэх мэдрэмж нь бас арай нэг өөр баг. Манай нэг найз над дээр ирж ирсэн байхгүй. Яасан гэдгсэн чинь ингээд даруулаад тэгээ маш их даруулалтай заасвартай ингээд би тэр үедээ нэг тоох. Тэгээд тэгсэн чинь тэр найз ингээд үзүүлж байгаа байхгүй ингээд цамцаа тайлаад тэгээд тэгсэн чинь ингээд барьцсан. Тэгээ ингээд бүр амар хөрөөгөө мөртлөө ингээд дөрөв урууны ингээд юу гаргаж байгаа хөрцөн байсан баг. Тэгээ би тэр үед нь бүр амар их гайхсан. Бүр үнэхээр ингээд амар юм хүчтэй ингэж тарддаг юм баг та. Яасан бол гэд бүр ингээд үцээ. Тэгээ ингээд тэгсэн чинь тэгээ би нөгөөдх ингээд тайвшруулж байгаа байхгүй найзгаа. За чи маялаа хотлоо надаар тоглоо. Өөр хаашаа ингээд бадцсан юм уу. Тэгээ ингээд ингээд тайвшруулчаад явуулчаад бүр ингээд маш их бодсон. Бүр маш хүчтэй л ингээд дарсан байхгүй тий. Яг ингээд тэр зүйл үнэн бол тэгэхээр хэд хэдэн бас тийм юм байдаг юм бэлээ. Яг ингээд судлаа утсан чинь бас ингээд ором гарцсан тий. Ингээд янз янз болцсон. Яг тийм мэдрэмж төрөл амар хаа тий. Зүгээр өмсөн ч хөрцөн тий. Тэгэхээр нөгөө кино минь өндөр гардаг юмнууд бас үнний хөвтөл хаахгүй тий. Тий, ер нь бол судалгааны үндсэн дээр л аим шиг кино бас. Одоо зүүд нойрны талаар ярьсныхаа бүгдээрээ шүн дундын талаар ярил л да. Яг нөгөө сүнсний гүйдэл. Үүрээр гүйдэг юм шүү. Тий, ер нь бол үүр зүрийн шөнийн заагаар гэх юм уу. Тэгээ 3-аас дэж тий 3 цагаас. Ер нь үүр гэгээхийн тэмдгэрхийн үед юм шүү. Ер нь бол яг нэг шүн тодроод ирэхэд шүн тодроод үүр хаярдаг шүү дээ. Нэг дээшээ нэг тодорцоод сар одоо ингээд бүтэн гой харагдаад. Тэгээд нэг хаяараа цагаараад ирдэг шүү. Тэр зэгэл саарлангтай. Одоо бидний цаг чинь бас тий. Бидний цаг нөхчл байх шиг байна шүү дээ. Тэгээд нэг зүйл бас санаанд орчлоо. Одоо нэг манай найз одоо машины ослоор өөрөө ерөнхийд нь өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас ч тийм үү те. Нойргүй явснаас болоод ингээд машины ослтойгоо олон жил ингээд янз бүрийн гэмтлийн имлүүдээр явж байгаа. Хувийн имлүүдээр зөндөө явсан. Төв одоо гэмтлийн имлэг тэнд чигсэн маш олон удаа хагалгаанд орсон юм. Тэгээ эхлээд яг сүүлд нь бол одоо миний ярих гэж байгаа зүйлсүүд бол ингээд ер нь бол ор мөр ингээд өдгөрч байгаа гэсэн үг. Эхлээд нөгөө нэг анх гэмтэлд одоо нэг аваарт ороод те очихдоо ухаандын дунд тархины гэмтэлтэй. За нуруу нухс одоо бас гэмтсэн. За хөл мөчтийн гэмтэлтэй. Дотор ирэхтэн бас одоо нэг байр нь одоо өөрчлөгдсөн ч байдаг. Ерөнхийд нэм онцтой очоод нөхөр товар шиг оюун ухаан орж гарan байхад тэр үед одоо гэмтэл жишээлбэл зэрэгэлдээ ор өрөө. За тэндээс нь одоо янз янзын юмнууд дуу аваа сонсогдох. Ирэх одоо хөгшин настай тагмайхтай ирээд юм асуугаад байна гэж байгаа юм. Тэгээ одоо тэр болохоор яг өөрөө тэрийг одоо ингээд зүүдлээд байгаа юм уу тий? Яг яагаад байгаа юм халуундаа солиороод байгаа юм уу мэдэхгүй. Тэгээд бас хид удаа тиймнүүд болж жоохон хүүхэд мөццөг хэцэг барьцсан жоохон охин гэдэг гар мараа бооцсон охин. Би энэ бүр маш их муудсан байх үед. Тэгээд тэр болохоор зүүдлээд байгаа юм уу яагаад байгаа юм уу гэдэг. Сүүлд нь ухаан орсныхаа дараа ганц нэг учир мэд хүмүүс асуугаар. Зарим нь хэлээ, зарим нь юу тийм ээ тийм гэж. Эмчнэр бол ерөнхийд нь үгүйсгэж чинь гэж байгаа байхгүй. А тэнд хөвтөж байгаа удаа дараалал хөвтсөн хүмүүс бол тийм хүмүүс байдаг гингүүт тэндээс нь одоо жишээлбэл нэг 5 хүн харсан бол тэндээс нь 3 нь л яг нэг ийм хүн байдаг шүү гэсэн тийм. Ер нь эргэлддэг. Ягаад тэгэхээр тэнд ч одоо маш олон хүмүүсийн одоо гинтлийн процессос болоод амьсаа алдж байгаа, тахирд дуулж байгаа, зовлон шанал хүл хагц тэнд ч одоо маш олон зүйл явагдаж байгаа шүү дээ хүмүүсийн. Тэгвэл тэр тэнд одоо амьнасаа алдж байгаа хүмүүсийн тодорхой хэмжээний сүнс ч гэдэг юм уу те. Ер нь байдаг юм болов уу гэж байдаг баха. Тэнгүүт нөгөө нөхөр чинь ингээд яриад асуугууд тийм байдаг гингүүд пал хэсгэж байгаа. Тэр таг тулсан буур төстэй хүн байдаг. Тэгээд тэр нэг хүүхэд бол байдаг цэцэг барьцсан толгойгоо бооцсон охин бол байдаг. Бүгдийг тэд нартай таарсан болж таарад байгаа.
Тэр нь болохоор одоо магадгүй гэмтэл авснаас ингээд тархинд үйл ажиллагаа яаж нөө сүлийн далдын яг яахахгүй тэнд нь ямар нэгэн зүйл ингээд үүрлчихэд байж байгаа юм шинж үү. Нөгөө одоо бид эдэн амьдарч байгаа одоо амьд бие махбодын ертөнц гэж нэг байна тий. Хөрсдийн бас сүнсний ертөнц гэж нэг байна. Тэр чинь бас маш том ертөнц шүү дээ. Биднийхээс том ертөнц байна. Тэгэхээр бас нөгөө нэг маш ингээд бие муутай байсан тий. Бас ингээд нөхөл амьдралын цаг дээр байсан ч юм уу. Тэр үед бас маш их одоо хоёр талын зүйлийг маш их сонсох тийм. Клиник хөвөлд ороод ирж шүү дээ. Тэгэхээр тэр зүйлийг маш их мэдэрдэг байхгүй юу? Тэгвэл нөгөө клиник хөвөл гэснээс астрал аялал гэдэг залуучууд одоо хийх гэдэг болсон юм л да. Би ч гэсэн хийх гэсэн үзээд бэлдсэн. Харин тийм ер нь баг ихэнх хүмүүс те залуучууд их сонирхолтой шүү дээ. Сонирхолтой юм шүү. Бөөгийн одоо зан үйл тодорхой хэмжээний астрал аялын хэсэг үстэй тийм ээ. Тийм ер нь бол астрал аялал шүү. Тий. Тэр нь юу вэ? Энэний талаар залуучууд маань өөрсдөө ямар ч нийтлэггүйгээр тэг хийхэд аюултай. Аюултай гэж ярьдаг. Одоо нөгөө нэг астрал аяллаа групп гэх янз бүрийн фэйсбүүкээр маш амар их нөгөө юутай. Тэгэд нөгөө тэр постуудыг би ороод уншдаг байхгүй юу. Тэгэд хамт аялах хүн байна уу энэ гэл ингээл амар их зүйл. Тэгэл тэр нь астрал аялал гэдэг нь яг юу юм гэхээр тэр нь зүгээр бясалгал хийгээд одоо бүр амьсгаагаа ч ингэж сонсох. Одоо сонсголгүй болох. Тэгээд одоо бүр ингэж юу гэдэг одоо бүх бодол одоо тэр амьсгал тэр бүх зүйлийг гээж одоо астрал аялал гэдэг тэр астрал ертөнцид ордог байхгүй юу? Ер нь бол бясалгалын ертөнцид гэсэн үг л тийм. Сүнсэн биеэр. Тийм тэгэхээр бас тэр зүйлээс маш гэмтэл авах, ааврага гэмтэх тийм янз юм нөлөө байгаа. Гацах гэж байх үү тэндээ? Гацах гэдэг зүйл бол яг байхгүй. Би анх бол тэгж сурч ирсэн. Яг ингээд бясалгал хийгээд тэгээд ер нь бол тэрэндээ ороод нэг хамт одоо шим мэдрээд тэг анги явж байхдаа би нөө төмпөнтэй усанд хөлөөд үрээд тэгээ ингээд бясалгал хийж суудаг гэсэн байхгүй. Тэгээ яаж юм гэхээр би ингээд буцаад ингээд би ингээд сууж байгаагаа мэдж байгаа мөртлөө тэр газар байгаад ш. Тэнгүүтээ ингээд гарахын тулд би ингээд гарч чадахгүй болохоор хөлөө ингэж би хөдлөгдөг гэсэн хүчээр. Тэгээ ингээд жоохон хөдлөөд ирэнгүүт чи ингээд нэг ус мус хүрээ. Тэгээд нэг жоохон ингээд эдэс сэргээд ингээд мэдрэн ш. Тэгээ ингээд шууд буцаас ирдэг. Тийм зүйл байсан. Тэгэхээр бас нэг яг сайн одоо хүнээс асуугаад ч юм уу те мэддэг хүнтэй хамт ихгүй бол бас аюултай зүйл байгаа. Бясалгал чинь бас нөгөө талаараа бас хүнийг айгуу гоё болгодог ш, тайван болгодог. Одоо нэг бясалгал хийхгүйгээр зүгээр залуучууд одоо чинь би яг энэ талаар мэдлэг уншдаг зүгээр тэр группт орсон хаяа нэг уншдаг. Тэнгүүд би юу гэж ойлгосон бэ гэхээр унтаад те унтахаараа биеэсээ сүнсээ гаргана гэж ойлгоод байгаа байхгүй те. Тэр сүнсээрээ одоо юу гэдгийг хүссэн газараа нэг мальдив ч юм уу те. Хүссэн газараа тий аялна окторгууд ч бай те гэж ойлгоод байгаа байхгүй. Тэнгүүд тэн дээр ингээд зарим хүмүүс бичсэн байсан. Юу гэдэг хэрвээ сүнсээ гаргачлаа гэхэд зарим хүмүүс астрал аяллаар нөгөө өөрөө гарч гаддаг те. Биенээсээ ингээд унтараа нэг гаргацдаг гэд тэгээд байд юм лээ би сайн мэдгүй. Тэгэхээр түрүүний нөгөө гацах гэж чи асуусан. Тэгэхээр нөгөө ингэж тайлбарласан байсан хүмүүс юу гэхэмтэй тэнд нөгөө хөхсдийн ертөнц рүү ч юм уу орчих магадлал өндөр. Сүнсэн биеэрээ тий буруу хийх юм бол өөрөө ямар ч нөгөө бясалгал хийдгүү хүн тий буруу. Тэгэх юм бол яагаад тэгэхээр тэр нөгөө биеэсээ ингээд нөгөө сүнсээ гаргах хооронд нь тэр хаваарч өсч мэсэн юм байгаа шүү дээ. Бүх айлыг тойрол янз бүрнүүд явж байгаа тий сайн мó завсрын зурд ингээд. Тэгэхээр тэр юм нөгөө тэр бие рүү дайрж орох боломжтой юу? Хүмүүс тэгэж бичээдсэн юм да. Тэгэх юм бол өөрийн сүнсэн бие буцаж ирч чаддаг уу гэдэг хөхсдийн ертөнцийн. Би яг нэг тиймэрхүү мэдрэмж тэгэл тийм мэдрэмж аваад би нэг талаас асуугаад байгаа байхгүй яг нэг гацх гад юм шиг эсвэл нэг галзуурах гад яг одоо биенээсээ гарчаад ч юм шиг орчоод ч юм шиг яг ийм нөхцөл болоод тэгээд нэг хамаг хүс одоо юу цотхон байж яг өөрийнхөө биеийг үлдсэн байхгүй. Тэнгүү тэрийг би гацх гад байх гэж бодохгүй. Би итгэдэггүй байсан байхгүй. Яг ингээд бясалгалаар бол ингээд өөрөө за ийм юм байдаг юм байна шүү дээ гэдгийг мэдчихэж байгаа тийм. Тэгэнгүүтээ яг ингээд унтж байхдаа ингээд сүнсээ гаргаад явуулаад астрал аялал хийгээд ийм зүйл битгэдэг байсан байхгүй юу. Тэгэнгүүтээ нэг юмнаас болоод итгэсэн. Яг өөр тохиолдсон байхгүй. Тэр нь юу гэхээр одоо Эрдэнэ сумдны газар нэг бөөгийн холбогдлолтой нэг газарт хонж исэн юм бэ.
Тэгээ ингээ шүн унтчихсан чинь яг ингээ шүн унтчихсан. Тэгсэн чинь нэг хажууд нэг гэрийн хаяанаас л нэг эмэгтэй хүн, нэг жоохон нас ахмаг эмэгтэй хүн. Тэгээ яг халах аялгаар биш. Нэг сонио аялгаар голбоос бин чи гараад ир гэж намайг ингээ дуудаадсан байхгүй. Тэгээ би ингээд тэрийг ингээд өөрийгөө би ингээ унтж байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Нэг за ингээд нэг жоохон сэрчлээ ингээд хин дуудаад байна гэдэг. Тэгээд би ингээд хөөе голбоос мэн чи гараад ир гэдэг. Тэгээд тэгэхгүй. Тэгэхээр би гарваа. Тэгээ ингээд боссон. Яг л ингээд зүгээр ингээд сэрээд босч байгаа юм шиг. Яг ингээд боссоо л явсан. Тэгсэн чинь хөл жоохон тийм хөнгөн байсан. Тэнгүүтээ тэр байгаа зүйл яг тэр байгаагаар харагдчихсан. Жишээ нь бясалгалд ороход ч юм уу зарим зүйл хөвөлцөх ч юм уу тийм тохиолдол аягүй их байдаг. Тэнгүүтээ яг тэр болохоор яг одоо энэ сандал ингээд байжсэн бол яг сандал дээр тэгш өнцгтөр л байжсэн. Ерөөс хөвөлцөн. Тэгээ би тэр гэрээс гараад буугаад хажуудлын гэрлөө орсон байхгүй. Тэгээд тэгэхэд л би хамгийн их айжсэн. Тэгээд тэгсэн чинь нэг настай эмээ суужсэн байхгүй. Одоо тархад ясна. Ямарсан тий. Одоо тэр газрын эзэн савдаг гэж ярьдаг юм байна. Одоо тэр газрын тэгээд тэр хүн суужсэн. Тэгээд яагаад намайг дуудсан гэхээр тэр газрын одоо тэр хүмүүс юм шиг юм тий. Умдалтгүй байсан, өргөл өргөдөггүй байсан, арчилдаггүй байсан. Тэнгүүд би ингээд намайг ингээд мэдчихэж байгаас за энэ нэг зарим бүх хүн ингээд унтчихээн. Ингээд дуудъя. Тэгээд намайг ингээд сархад аваад иргээд одоо тэр нэг өөрөө л хэлсэн юм аа. Тэгээд би бас тэрийг хэдэн жилийн өмнө болсон болохоор марч. Тэгээд би буцаад гэрлүүгөө гүйж ороод ингээд хамгийн түрүүнд харсан нэрмэл байсан баг. Тэгээд би ингээд нэрмэл бариад ингээд гүйх авцсан. Шууд ингээд цацчихсан баг надруу. Тэгээд би буцаж гүйж орж ирээд нэг ямар арх байлаа. Нэг арх аваад тагштай ингээд гүйж ороод. Тэгээд ингээд тавьсан чинь энэ одоо дээлнийх нь энэ хормон дотроос нь амруу дээлнийх нь хормон дотроос нэг жохоо хөхт гараад ирчихсэн. Тэгээд тэр эмээ надад яаж харагдчихсэн гэхээр одоо яг энэ удагны хувцастай одоо тэр хөө хоёртайгаа майх авчтайгаа яг тэр хуучныхаа одоо тэр идэл хэргэлтэй харагдчихсан байхгүй. Тэнгүүтээ тэр одоо эзэн савдгийн тэр байсан өргөн дарахад урц байхгүй бүр зориултын одоо яг бөөхин тахалтай хувцастай тийм урц байсан байхгүй. Тэгээд тэгсэн чи яг тэр урцанд байсан өлөгцөн байсан тэр хуйг хувцастайгаа надад харагдчихсан. Тэгэхэд би итгэжсэн. Тэгээ би яг үүдээр гараад би яагаад эргэж хараад өөрийгөө байна уу гэж би хараагүй болоо гэд. Тэр би бодчихсон. Тэгээ яг унтаа сэрүүний цагаар би ингээ явлаа даа гэд марш ингээ амар бодчихсон. Одоо нэг сүнс дуудах гэд ярьдаг шүү дээ. Одоо хүүхдүүд сүнс дуудах гэсэн одоо энэ ойлголтыг бид нар багаас авсан мэддэг. Лений сүнс, Гитлерийн сүнсийг дуудаж байна. Тэгээ одоо Майкл Жексон ч байдаг юм. Тухайд өөрийнхөө шүтжсэн эсвэл дэлхийг байлдан дагуулжсэн Чингис хааны ч гэдэг юм. Энэ ер нь ямар зүйл вэ те? Ер нь бол юу гэж боддог вэ? Энэ тал дээр нэг талхал их хариулт. Жоохондоо их тоглодог гэсэн. Тэгээ ер нь тоглож үзэг юм. Яг хийж байгаа ч юм хойд байхгүй байсан. Тэр над дээр бол иржсэн санагдаа. Би тэр одоо сайн үр нэг юм ярьчих. Сайн муу үр дагавар нь ямар байдаг юм. Сайн мууг нь бол мэдэхгүй. Ямар ч сан жоохон бахта тэр номоор сүнс дуудчихсан байхгүй юу. Тэгээд нилээ олон хоног дуудсан. Маний гэсэн бүр тэрэндээ ингээд онцсон найзуудаар нилээ. Тэгээд найзуудаа чанаа маань авчлаа мэдгүй тэр үеийн дууддаг л гэсэн үг. Тэгээд нөгөө нэг айлдаа ингээд ороод бүгдээр ингээд цонхын ингээд битүүлээ өдрийн цагаар л та бүх цонхын ингээд битүүлээ хав харанхуй болгож байгаа лаама хасааж байгаа. Тэгээд номоор нөгөө юу гэдэг чинь хайч хийж байгаа. Тэгээд хоёр талаас нь барьдаж ш. Тэгээд ингээд дуудаж исэн чинь би яг тэр үед би хэдэн хүүхдтэй болох вэ? Хэдэн настайдаа төрөх вэ гэсэн чинь яг тэрний тоогоор минийх биелжсэн аахгүй. Тий. Одоо л хэлэхгүй л дээ. Гэтэ бүр яг тэр насан дээр би хүүхдтэй болоод тэд хүүхдтэй болсон. Тэгээд би яг үнэн бас байж магадгүй гэж бодсон. Магадaltaй байна. Зүйлд нь мэдж байгаа шүү дээ. Тэгээд би яг тэгээд тэгж хариулт юм уу? Тий. Ингээ мэдгүй эргээд гисэн тэр үнэхээр. Тэр бол яг зинээсээ эргээдсэн. Хоёр талаас ингээ бариад яг ингээ бүр ингээ хараад байхгүй. Тэгээд ингээд яаж эргүүлээдсэн надад санахгүй. Гэтэ ямар ч эргээдсэн. Тэр одоо тийм нэр хүндтэй ч юм уу агуу хүмүүс үтээсэн ч юм уу хүмүүс ингээ сүнсийг дуудах юм. Зарим нь муу сайн гэл ингээл ярьдаг шүү. Ер нь бол байх ёстой зүйлээ байх ёстой байранд нь байхгүй дуудаж байна л гэсэн үг л дээ. Тэр хөдөлгөсгүй юм хөдөлгөч нь бол гэсэн мэдээж муу үр дагавартай л та. Янз янзаар одоо мэдхгүй ш нэгийн жишээ дагаа явчихад тэр мэдхгүй ш тий. Нэг бүр болсон явдал байдаг байхгүй. Одоо налах дөрөхт би налах дөрөхт төрж өссөн байхгүй. Тэгээ налах дөрөхт нэг таньдаг дээшээ үеийн нэг агч нар сүнс дуудаж тоглож байгаа. Тэгээд тэгсэн чинь би түрүү нөгөө нэг нохон цус ярьсан шүү дээ.
Хон цус гэдэг юм чи бас айгүй хүчтэй. Тэгээд тэгсэн чи яг тэр тэгээд дуудсан баг. Тий, тэр хүмүүс агш нар. Тэгээ ингээд дуудсан чинь тэр хөшиг мөчгөн хөдлөгч юм уу те ламаа ингээд асаацсан бас тэр унтрах ч юм уу тиймэрхүү ингээд болсон баг. Тэгсэн чи ингээд нэг ингээд одоо хийгээд байна гэх. Айгүй их ингээд бодоод ингээд тоглоод. Тэгээ тэр үедээ ингээд дуучаал за ирсэнгүү ч юм уу те ингээд тоглол өнгөрсөн баг. Тэгсэн чинь дараа нь яг тэр гол оролтод дуудсан одоо тэр ихч маань яг тэр одоо удалгүй юм торлогдоо гэж байна. Тэгэхээр бас нэг муу зүйл дуудсан. Тэгэхээр ер нь бол хизээч оролдож болохооргүй те. Тэр унтаа зүйлийг хизээч сэргийж болохгүй. Бас магадгүй нэг буруу газараа буруу цагтаач гэдэг юм уу те. Нэг буруу хүнийг ч юм уу те. Тийм буруу хүнийг ч юм уу те. Янз янз. Тэрнээс сэтүүлсэн кинонууд ч хөтл байдаг шүү дээ. Одоо Холливуудын кинонууд хөтл тийм ээ. Ер нь дими юм угаасаа л тийм л те. Тэгээд нөгөө түрүү өргөл гэж ярьсан шүү дээ. Энэ дээр яг нэг аимшигнхээс илүү бас нэг зөвлөгөө маяг юм шиг те. Манайхан ч нөгөө нэг өргөл өргөхөөр за одоо жишээ нэг за ламд очоод ганданд очиж сайхан ном уншуулчлаа те. За нэг сүү баруун хашаа өргөчхөө. За нэг сайхан удхан зайран дээр очоод үйл хэлчихлээ. Гараад нэг тэр зүгээр сайхан сүү өргөд ингэчгээ. Тэгэхээр манайхан зүгээр ингээл гараад ингээл цацчихдаг те. Яг үнэндээ шүү дээ. Машин тэрэгэн дээр ч хамаагүй л. Тийм ингээд шууд гаргаад за баруун хашаа чаашаа илүү зүгээ мэдчих аваад гараад цацчихдаг. Өргөл гэдэг юм чинь бас маш их хүчтэй. Бас баргийн үйлээс илүү зүйл байхгүй тийм. Дотроо сайхан сүсгүүлж тийм. Тийм. Гэхдээ хамгийн гол нь тэр ариун зүйлийг одоо юу гэдэг би л хувьдаа тэгж боддог байхгүй. Бүслэгнээсээ доошоо би гаргадаг. Зээжиндээ би нааж барьсаар гарч өргөдөг. Гэхдээ хамгийн гол нь өргөл өргөхдөө юунд зориулж өргөж байгаа тийм. Хинээс өргөж байгаа. Яах гэж өргөж байгаа. Тэр зүйлээ маш тодорхой хилээд, шивнээд, сүсэглээд одоо нар цуу хураалсан ч болно шүү дээ. Хураалж байгаа. Тэр өргөл бол маш гоё өргөл болдог. За ингээд нэвтрүүлэг маань өндөрлөх ерөнхийдөө өгч जैन. Тэгээ та эдд маань сүүлийнхаа удаа өрмөө ярта тий. Зүгээр ер нь нэгнээс асуух асуулт ч юм уу тий. Тийм зүйл үлдсэн болоод. За амар яриа нэвтрүүлэг бол бас их сонирхолтой байна. Өөрөө зочноор орох бүр их сонирхолтой байна. Дэрэгдээ бас ингээ хөтлөгчөө суулгасан зочдтойгоо танилцаад нэвтрүүлгийн уур амьсгалд орох бол яа харахгүй юм чихүүд сүргэн жиирхэм. Тэгээд одоо бас нөгөө үүрийн 4 цагт өгч байгаа те тэнгуут 14 нас хүүт тааж байгаа юм мэдрэмж бас төрж байна. За тэгээд ер нь хамгийн сүлд та гурав хамгийн сүлд яаж аав? Ямар айцтай болохоор хамгийн сүлд сандаа. Миний хувьд гэртээ ганцаар яаж зүүдэл гэж би бодоод ер нь бол зүүдэлтэй унтчих хавцтай. Тэгтээ тэрийг яг өглөөс ирчээд бас дотроо айгүй их ботсон. Тэгтээ айгүй зүүдэхэд тэтэрхий бодтой ч юм шиг. Унтлагын өрөө галтгооны өрөө хоёр ингээд тустай. Тэгээд паркетын шалчин жоохон хий очихоор нэг жоохон ингээд чирх гээд дуурайд байдаг шүү дээ. За тэгээ сайхан унтчихэвөө. Тэгсэн чинь яг хүн явж байгаа юм шиг паркетны маань ингээд шал ингээд жоохон хийтэй. Тэгээ яг ингээд чимээ ингээд дуурж яснаа. Яг унтлагын өрөөний хаалган дээр ирэж юм болчихсон. Яг тэрнээс би бүр амар тэгээд бараг 7 хоног тэрийг бодоод бараг амар байсан. Яа ч юм. Юу вэ лээ бас. Манай инх толгойн хувьд бол нэг яах юм уусаад байгаа тийм. Эвгүүрч хэцүү байна. Юу нь яг байна л да. Хамгийн сүүлд сая л. Сая тийм мэдрэмж авсан. Танаас асуугач юм байна л да. Сая эндээс юу юмжлаа. Тэрнээс оглоо хараад. За ингээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан та гуравтай баярлалаа. Тийм үнэхээр сонирхолтой яриа болж чадсан баха. Манай үзэгчд маань таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд сая сүүлийн хэдэн дугаарда бас хилээг өнгөрөөцсөн байсан. Астрал аялал хийдэг юм уу? Эсвэл клиник хөлд орж байсан ямар нэгэн талаараа 6 дахь мэдрэхүйч хөөгдсөн манай нэвтрүүлэгт орох сонирхолтой хүмүүс байл бид нэр үнэхээр дуртай хүлээж авч байгаа шүү. Тэгээд TV8 пэйжээр ч юм уу холбогдоод бид нартай холбогдоод энэ нэвтрүүлэгт орж болно гэж хэлэхэд таатай байна. Ингээд дараагийн дугаар хүртлээ баяртай. За энэ цамцагаас зориулж өмсөж ирсэн шүү. Аймаар яриа нэвтрүүлэгт. Яа,